Сайн байцгаана уу? Skeleton White тавтаа морил. Энэхүү Skeleton медиагийн шинэ цувралаар бидний амьдрал, нийгэм, эргэн тойронд тулгарч буй үйл явдал, асуудлууд болон тэдгээрийг шийдэх гаргалгаа, санаа бодлуудын уялдаа холбоог тайлж та бүхэнтэйгээ ярилцуулна. Ингээд хамгийн ихний дугаараараа бид Роберт Грeenий бичсэн Mastery номыг сонгож ажиллахаар шийдсэн. Тэгэхээр яагаад энэ номыг сонгосон бэ? Бидний амьдарч байгаа энэ үед бүх зүйл маш хурдцтай өөрчлөгдөж байна. Юмс улам л автомат болсоор химэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдрал, ажиллах арга барилд их нөлөө үзүүлсээр байгаа. Энэ үед хүн яг өөрийнхөө хүссэн зүйлээ хийж амьдарч байгаа орчноо улам илүү сайжруулахад юу хэрэгтэй вэ гэхээр жинхнээсээ өөрийнхөө сонирхдаг зүйлээ хийж тэр зүйлийнхээ мастер нь болсон цагт ямар ч алгоритм болон код тэр хүнийг орлож чадахгүй юм байна. Тэр энэ ном нь яаж өөрийнхөө хүссэн зүйлээ олох вэ? Тэгээд тэр зүйлдээ яаж мастер нь болох вэ гэдэг том асуултанд хариулт олоход туслаж чадхаар санагдсан. За тэгээд энэ номноос олж уншсан 3 гол санааг та бүгдэд хүргье. За эхний гол санаа нь Discover your calling буюу жинхэнэ өөрийн дотоод хүсэл эрмэлзлээ олох. Энэ хэсэгт Леонардо да Винчигийн талаар маш их бичсэн байсан. Түүнийг хүүхэд байхад тэр үед цаас маш ховор байсан хэдий ч Леонардо аавынхаа ажлаас цаас олоод байгальд очиж ажиглаж дагаж зурдаг байсан байна. Ямар ч багшгүйгээр элдв янзын хэрэгсэлгүйгээр зөвхөн өөрийнхөө хүсэл эрмэлзэл сониуч зандаа хөтлөгдөөд энэ зүйлийг хийдэг байжээ. Тэгэхээр эндээс маш чухал санаа гарч ирж байгаа нь хүн болгон өвөрмөц байдаг. Бид нарыг бусдаас ялгаатай байлгадаг зүйлүүд гэвэл бид нарын DNA, хүүхэд насндаа мэдэрсэн мэдрэмжүүд, хүрээлэл, эргэн тойрон, учирч байсан адал явдлууд гэд энэ болгон биднийг дэлхий дээрх цорын ганц дахин давтагдшгүй болгож байдаг байна. Тэгэхээр яг одоо та өөрийнхөө хүүхэд насндаа очсон байна гэж төсөөлөд өөрөөсөө хитгэн асуулт асуугаарай. Хүсвэл видеогоо төр зогсоогоод хариулж болно. Хүүхэд байхдаа би юунд илүү сонирхолтой байдаг байсан бэ? Хүүхэд байхдаа би ямар төрлийн зүйлээс хамгийн гоё мэдрэмж авдаг байсан бэ? Бидэнд нийгмийн нөлөө ирэхээс өмнө би юу сонирхдаг байсан бэ? Та ямарваа нэгэн зүйлд жинхэнэ мастер болохыг хүсэж байвал энэ асуултуудад маш үнэнчээр өөртөө хариулаад өөрийн бага насны хүсэл эрмэлзэлтэйгээ дахин холбогдох гэж үзээрэй. Энэ бол хамгийн ихний бөгөөд хамгийн чухал алхам гэж номонд өгүүлсэн байсан. Хоёр дахь гол санаа нь apprenticeship and mentors буюу суралцах уушаад болон менторуудын талаар. Тэгэхээр энэ ямар нэгэн газар байгууллагт анх удаа ажилд орох үеийг хэлж байгаа юм аа. Энэ үеийн цаашлаад 3 хуваагддаг. Эхнийх нь deep observation passive mode буюу гүн ажиглалт хийх, идэх багтаа байх үе. Альва нэгэн байгууллагт орж хамт олондоо болоход тэнд маш олон жилийн турш энэ ажлыг яаж хийх вэ, яаж дуусгах вэ гэдэг арга барилаа бүрдүүлчихсэн хүмүүс байдаг учраас эхний үед маш сайн ажиллах хэрэгтэй. Эхний хэдэн сар шууд ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэж оролдвол энэ буцаад чиний эсрэг ажиллах эрсдэлтэй байдаг. Энийг санаж явах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Хоёрт skill acquisition, the practical mode буюу ур чадвараа сайжруулах, практик горимж шилжих хэсэг. Тэгэхээр энэ үеиг биднэрт байглаасаа байдаг суралцах уур чадвартаа эрх чөлөө өгөх гэж ойлгож болно. Хүүхэд дугуун унцурахтаа за ингэж явна шүү гэж сонсоод өөрөө хийж үзэх биш, хин нэг дагаад араас нь дугуугаа унахад илүү үр дүнтэй байдагт хариулт байгаа юм байна. Бидний тархинд ямар нэгэн зүйлийг дуурайхад итгэждэг нейронууд байдаг. Тэгэхээр ямар нэгэн зүйлд суралцахдаа энэ эдийгэл ашиглах нь маш их үр дүнтэй гэж тайлбарласан байсан. Тэгэхээр хажууд байгаа багшигаа хамт ажилладаг ах эгчээгээ дагаж хийж үзэж ур чадвараа хөгжүүлэх хоёр дахь үе шат. Энэ үед чиний тархины урд хэсэгт байрлах frontal cortex нь маш идэвхтэй ажиллаж хэмжээний хөвт хүртэл томорч агаад хангалттай практик хийсэн тохиолдолд энэ чадвар нь нейронуудын холбоос болж үрд чиний тархинд үлддэг юм байна. Хүн хизээч алхахдаа хөлөө хаан тавих вэ гэж боддоггүйтэй адил сурсан зүйлээ дараа нь хийхдээ алхаж байгаа юм шиг л хийх юм байна. За 3 дугаарт experimentation, the active mode буюу туршиж үзэх, идэвхтэй байх горим. Энэ үед шинэ зүйл санал болгох, танаас 100% гүйцэтгэл хүлээж байхад нь 110 болгож 10% илүү зүйл хийгээд өөрийгөө бусад хүмүүсийн өмнө ил гаргаж шүүмж сонсож сурах. Танд ирсэн шүүмжлэлийг зүгээр хүлээж авч байна уу гэдгийг шалгах үе шат юм байна. Charles Darwin хүртэл өөрийн онлоо эхлээд багш нартаа үзүүлж маш их шүүмж сонсч байж сайжруулж чадсан юм байна. Тэгэхээр зохиолчийн хэлж байгаа гол санаа нь apprenticeship буюу суралцах үе шатын гол зорилго нь мөнгө, албан тушаал, байр суурь биш юм аа. Гол зорилго нь их зүйл сурч өөрийн характер болон оюун санаагаа өөрчлөх гэж тайлбарласан байдаг.
Үүнийг 21 настай дөнгөж сургуулаа төгссөн Альберт Айнштейны тухай жишээн дээр тайлбарласан байсан. Түүнд аав нь Милан хотод маш сайн цалинтай инженерээр ажиллах санал тавьсан. Найз нь даатгалын компанид ажиллах санал тавьсан. Гэхдээ энэ түүнд өөрийнхөө сонирхдаг судалгаа хийх цаг өгөхгүйг мэдээд татгалзаад байдаг. Тэгээд Берн хотод маш бага цалинтай хэдий ч патент судлах ажил гарч ирэхэд Альберт зөвшөөрч өөрөө суралцахаас гадна бусад хүмүүсийн шин санаа яаж хэрэгждгийг ойлгох завшаан гарч ирсэн юм байна. Тэгээд 1905 онд тэрээр өөрийн харьцангуй онолыг нийтэлсэн байдаг. Энэ онолын маш их ажлыг Берн хотод энэ ажлаа хийж байхдаа дуусгасан байдаг. За 3 дахь гол санаа болох Awaken the Dimensional Mind буюу гүнзгий хэмжээст сэтгэлгээгээ ашиглах. Суралцах үе шатын хувьд бид нар маш их зүйл мэдж авлаа. Гэхдээ бид нар байнгын дагалдах ажилтан эсвэл байнгын дадлагчч оюутан байхгүй. Энэ үед өөрийн сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй гэж бичсэн байна. Зохиолч хэлж байгаагаар хүнд 3 төрлийн сэтгэлгээ байдаг юм байна. Original mind буюу төрөлх сэтгэлгээ, conventional mind буюу уламжлалт сэтгэлгээ, тэгээд dimensional mind буюу гүнзгий сэтгэлгээ. Тэгэхээр энэ 3 сэтгэлгээг ойлгох нь цаашид маш чухал. Original mind гэдэг нь бидний хүүхэд байхад тарих яаж чөлөөтөө сэтгэж нээлттэй байдаг байсныг хэлж байгаа юм байна. Хэрвээ та хүүхэдтэй эсвэл дүүтэй бол ойлгох бах хүүхэд маш олон зүйлийг сонирхож үргэлж хариулт хайж байдаг. Энэ хүүхэд юунд ч баригдахгүй маш чөлөөтөө сэтгэж тэдгээрээ хариултуудаа олохын тулд эргэн тойрноо тоглоом мэдсүүлж илүү амархнаар ойлголтуудыг авч чаддаг юм байна. Дараагийн сэтгэлгээ нь conventional mind. Цаг хугацаа явах тусам бид нийгэм шихийн тулд хин нэгэнд таалагдахын тулд эсвэл зүгээр л амьдралаа залгуулахын тулд гэх мэт маш их шалтгааны улмаас бүтээлч сэтгэлгээгээ алдсан байдаг. Зохиолч маань энэ сэтгэлгээг хэрэглэгч сэтгэлгээ гэж нэрлсэн байсан. Бид нар маш их мэдээлэл өөртөө зөвхөн хүлээж аваад байдагтай холбоотой гэж бичсэн байна. За тэгвэл dimensional mind гэж юу юм бэ? Тэгэхээр бид бүгд суралцаж, ажиллаж маш их мэдлэгийг олж авсныхаа дараа өөрийн хүүхэд байх үеийн санаа сэтгэлгээгээ буцааж сэргээж түүнтэйгээ дахин нэгдсэн үед бий болох сэтгэлгээг зохиолч маань dimensional mind гэж тайлбарласан байсан. Хүн болгонд хүүхэд байх үеийн бүтээлч, нээлттэй сэтгэлгээ байдаг. Гол сорилт нь энэ бүтээлч сэтгэлгээгээ одоогийн мэдлэг олж авсан байгаа сэтгэлгээтэйгээ холбож дундаас нэм хүчтэй сэтгэлгээ гаргаж ирэх юм байна. Хийх мастер болсон хүмүүсийн тарих болон биеийн төгс тогтсож нэгэн бүхэл болж ажиллаж эхэлдэг. Ингэснээр хийж байгаа зүйлээ том зураглаар нь харж өөрийн олж авсан мэдлэг ур чадвараа гайхалтай зүйл бүтээхэд ашиглаж эхэлдэг. Гэхдээ энэ тодорхойлолт нь тоотоо хийдэг хүмүүсийн талаар бус. Хүн болгон өөрийн хийж байгаа зүйлийнхээ мастер нь болж чадна гэдэг санаа. Тэгэхээр ингийн тулд та заавал төрөлхийн гоц яваастай байх шаардлагагүй. Гэхдээ өөрийнхөө дотоод хүсэл эрмэлзлэл олох нь чухал. Ямар нэгэн шинэ талбарт орсныхаа дараа хамгийн чухал зорилго чинь мэдлэг, ур чадвар олж авах байх учиртай. Та маш сайн ментортай байвал илүү хурдцтай зөв арга барилаар суралцах болно. Суралцах үе шат дуусны дараа шинээр нээлттэйгээр сэтгэж одоо байгаа байдлаа өөрчилж сайжруулах зорилго өмнө тавих хэрэгтэй. Тарих болон бие нэг бүхэл мэт ажиллаж хийж байгаа зүйлээ том зураглаар нь харах нь маш чухал гэж бичжээ. Төгсгөлд нь хэлэхэд энэ ном надад маш их таалагдсан. Хэлэх гэсэн гол санаануудаа хүмүүсийн бодит түүхэн дээр суйрлаж маш ойлгомжтойгоор тайлбарласан ном байсан. Ингээд Skeleton Why та бүхнийг Robert Greene Mastery номыг уншаарай гэж санал болгож байна.